Та ингэж бодоод үзээрэй. Таны амьдралд давтагцаар л гэдэг нэг асуудал байдгүй. Мөнгө, ажил, харилцаа, өөртөө итгэл, сахилга бач гэдэг юм уу те. Ихэнх хүмүүс одоо асуудлаа гадаад нөхцөл байдал буюу надаас хамаарлгүй гэж боддог. Харин үнэн хэрэгтээ бидний тэр байгаа асуудлын 99% нь асуудлаа өөрсдийн зуршлаараа бий болгож өөрсдийн дадлаараа үргэлжлүүлээд байдаг юм шүү дээ. Тэгэхээр өнөөдөр би танд одоо ажил амьдрал зорилго чинь саад болдог ихэнх асуудлыг үнцээр нь өөрчилж чаддаг нэг 8 дадлыг хуваалцъя гэж бодлоо. Энэ бол одоо гой сонсогддог өөрөө биш шүү хүмүүсээ. Энэ бол одоо өдөр бүрийн бодит сонголт буюу хэрвээ та эдгээрийг хэрэгжүүлэх юм бол яагаад миний амьдрал урагшахгүй байна гэсэн асуултаа айжмаар би одоо юу хийж эхлэв гэсэн бодит хариуцлага руу шилжүүлж чадна гэж ойлгож байна. За нэгдүгээр дадал нь юу вэ гэхээр товч зам хайхаа зогсоо гэж байгаа маа. Бидний ихэнх нь нууцаар ямар нэгэн зүйл хайж явдаг. Надад одоо энэ хийх юмыг амархан болгох ямар нэг арга байна уу? Одоо амжилтанд хүрэх шиг тийм товч ном одоо юу гэдэг хичээл байна уу гэдэг ч юм те. Гэхдээ бодит амьдрал дээр ийм товч зүйл байдаггүй. Товч зам хайх тусам та жинхэнэ замаасаа холдох буюу жоохон гажаад байна гэсэн. Яг гэвэл богино хугацаанд тааламжтай санагдах шийдлүүд чинь урт хугацааны үр дүн ерөөсөө өгөхгүй гэсэн. Төр зүрийн урам, төрхөн зүрийн тийм гой болсон мэдрэмж, бусдын амжилтыг хуулбарлах орлого энэ бүхэн чинь ерөөсөө таныг би одоо урагшилж байна гэсэн тийм хуурамч бодит агцгүй байдал руу төлөвлөдөг байна шүү дээ. Тэгэхээр та одоо яг өөрөөсөө ингэж асуух нь л дээ. Хийж байгаа амьдрал одоо энэ байгаа орчин нөхцөл байдал чинь та ингээд яг урагшаа яг зорилго руу хүрэх гээд тэмүүлээд байна уу? Эсвэл ингээд жоохон товчлох гээд янз бүрийн хайгаад арга цаагаад байна уу? Энийг та сайн бодоорой. Тийм шидэж юм бол байхгүй гэдгийг ойлгоорой. Ямар нэгэн гоё одоо ном, ямар нэгэн гоё хичээл, ямар нэгэн хүний зааврыг дагаад тийм бол болохгүй. Товч зам гэж юусоо байхгүй. Тууштай замал таныг хол өрнө гэдгийг анхаараарай. Тэгэхээр та одоо ямар нэгэн хялбарчлах юм хайж байгаа бол тэрийгэ болоод өөрийнхөө гол урт хугацааны агцтай анхаарал л гэж хэлгээд байгаа. 20 дугаар дадал бол өөрийгөө хөгжих боломжтойгоор нүлдээ гэж байгаа. За энэ юу гэж юм нэхэр хүмүүс өөрийгөө нэг үйлбэрээр түгжчихдэг. Би угаасаа л ийм хүн. Би чадахгүй шүү дээ. Над тохирохгүй. Тэгэхээр эдгээр үг чинь одоо таны байж байгаа нөхцөл байдал амьдралыг чинь хязгаарладаг хамгийн аюултай өгүүлбэр шүү. Би угаасаа л чаддаггүй гэдэг те. Та ингээ юм хийж байгаа бүтлгүүтэх юм бол тэр чинь л эцсийн дүгнэлт биш гэдгийг санаарай. Ер нь та бүтлгүүцсэн байж болно шүү дээ. Магадгүй. Гэхдээ тэр нь би ийм л хүн би угаасаа л юм чаддаг гэсэн үг бол ерөөсөө биш гэдгийг өөртөө санах хэрэгтэй. Харин бүтлгүүтээ чадахгүй байгаа чинь би энийг одоохондоо сураагүй байгаа. Тийм. Хангалттай биш үү? Цаашдаа дагаад сайжирна гэдэг ч юм уу. Ийм байдлаар бодвол арай өөр байгаа. Тэгэхээр өөрийгөө цаашаа илүү хөгжих орон зайг үлдээ гэдэг нь энийг хэлээд байгаа. Өөрөөсөө та асууна шүү дээ. Би одоо ингэ жоохон чадваргүй байж болно. Цаашдаа сураад чадвартай болно шүү дээ. Тэгж утгах юм бол арай шууд автоматар би чадахгүй гэж өөрийгөө ханд хайрцаглах ямар ч шаардлага байхгүй. Тэгэхээр та өөрийгөө хайрцаглах тийм үгэнд бити бууж өгөөрэй. Аргаас олчих. Арай өөрөөр бодоод үз. Дахин орол. Хүн болгон одоо чадвартай лаг төрдгөө шүү дээ. Харин суралцсан хүмүүс л чадвартай болдог гэдгийг санаарай. За 3 дугаар дадал бол шалтгаан тайлбар хайдгаа орох хэрэгтэй нэрээ. Алдаа гарах үедээ бид хөвчлэн ямар нэгэн зүйлийг хийдэг шүү дээ. Өөрийгөө өмөрнөгүй тэрнээс л ус ингэсэн ингээд ямар нэгэн нөхцөл байдал хүн цаг үе азгуутал гээд ямар нэгэн шалтгаан заавал олддог байхгүй юу. Гэхдээ шалтгаан олдох тусам ахиц залгуулдаг. Ер нь хариуцлага үүржин гэдэг чинь та өсөж эхэлж дэвшиж гин гэсэн үг шүү дээ. Яагаад ингэвэ гэж харамсаж байгаа оронд үгүй дахиж ийм байдалд орохын тулд би юу яг юу хийх вэ? Яавал алдаанаас гарах вэ гэх зүйлүүдийг та өөрөөсөө асуугаад эхлэх юм бол та өөрчлөгдөх ч юм уу ахиц дэвшилтэй болно л гэдгийг хэлээд байгаа. Маш энгийн зүйлүүдийг энэ шалтгаанууд ярьж байгаа шүү дээ. Гэхдээ хүн болгон мэддэг хэрнээ хэрэгжүүлдэг л байхгүй юу? Ямар нэгэн шалтгаан болоод та ингээд алдаагаа тайлбарлаад өнгөрөөч л. Гэхдээ эсрэгээр орон таны сэтгэлийг тайвшруулна. Харин эсрэгээр яг хариуцлага аваад атгаад явах юм бол алдаа гарсан ч гэсэн тэндээс дахин суралцаад дахин давтахгүй байх зүйлсүүдийг хийж эхэлдэг. Энэ бол одоо өөрийгөө өрөвтгөхөөс хамаагүй илүү хүчтэй алхам гэдгийг та бүхэн санаарай. За дөрөвдүгээр алхам бол айцтайгаа нүүр тулаа гэж байгаа. Кинон дээр маш их гардаг. За айц бол ихэнхдээ бодит аюулаас биш харин бидний туулж амжааг үзүүлсэн талаарх төсөөллөөс үүсдэг шүү дээ. Яагаад та одоо зарим алхмыг хийж зүрхэлдэг вэ гэхээр толгойд реалитийн бүтлгүүцсэн эсвэл одоо ямар нэгэн овертинкинг хийгээ явцсан байдаг. Тэгэд энэхүү айцаас зогтох тусам тэр нь томроо л гэдэг бүр улам том болдог. Харин айцаа тодорхой болгоод яг ийм шүүгээд нүүр тулах тусам тэр чинь бүр улам жижигрээ багасчдаг. Тэгэхээр та одоо ингэж өөрөөсөө асууна шүү дээ. Үгүй би одоо яг юунаас нь айгаад байгаа юм бэ? Хамгийн муу хэлбэр нь юу юм бэ? Би одоо энийг даваад гарч чадах уу? Гэт асуучих юм бол ихэнх тохиолдолд бодит байдал дээр таны төсөөлжсээс хамаагүй энгийн буюу хамаагүй жижигхэн байдаг тэр айцтайгаа нүүр тулах мөччүүд дээ. Тэгээ тэрийг ойлгоцсон бол айц чинь дайсан биш юм биш дээ. Харин ч одоо дараагийн одоо сайжрах одоо юу гэдэг те нэг гişгүүр боломж суппорт өгнө гэж ойлгоод цааш явна гэсэн.
энийг санаарай. За ингээд та түрхэн зурааснараа танд нэгэн сайтыг танилцуулъя. Энэ бол задлан цэгийн минь сайт байна. За энэ сайт нь ямар учиртай вэ гэхээр ийм 4 төрлийн хичээл байгаа. За эхний хичээл нь YouTube Secrets House буюу та YouTube-оор YouTube-ийн тухай бүхнийг мэдмээр байвал маш дэлгэрэнгүй бүрэн цогц 13 бүлгээс бүрдсэн 50 гаруй хичээл байгаа. Үнэхээр сонирхолтой. За дараагийн 2 дахь хичээл бол камерын өмнө өөрийгөө харуулах хичээл байгаа. Мэдээж та YouTube хийж байгаа бол камерын өмнө чөлөөтэй ярьж сурах хэрэгтэй шүү дээ. Тэгэхээр энэ 4 бүлэг хичээл дээр бол бүх арга техник дасгал гээд маш хэрэгтэй зүйлийг багтаасан бөгөөд та бол шууд өөрийгөө нээж бусдын өмнө итгэлтэй ярьдаг болно. За удаагийн хичээл нь бол thumbnail master class байгаа. Мэдээж хэрэг та видео хийлээ гэж бодоход хүнд үзүүлэхэд бол thumbnail буюу түлхүүр зураг маш сайн хийж сурах хэрэгтэй байгаа. Үүнд мэргэжлийн программгүй маш энгийнээр дизайны үндсэн элементүүдийг ойлгоод хэрхэн сайн thumbnail хийхийг заасан байгаа. Thumbnail сайн байж л хүмүүс таны видеог үзэн шүү дээ. За дараагийн хичээл нь эвлүүлгийн урлаг байгаа. Энэ нэг бүлэг эвлүүлгийн хичээл дээр бол Adobe Premiere Pro програм дээр хэрхэн эвлүүлгийн үндсийг ойлгож, дүрсээ цэвэрлж, дууныхаа хэмнэлт тааруулан өнгө тавьж, гайхалтай видео эвлүүлэг хэрхэн гаргах талаар заасан анх шатны хүмүүс зориулсан ийм хичээл байгаа. Тэгэхээр та бүхэн энэ 4 хичээлийг задлан цэгийн минь сайтаас үзэж болох нь байна. Мэдээж хэрэг үнэн хямдарсан байгаа шүү. За одоо та ингээд контент өргөжлөлийг үзээрэй. 5 дугаар дадлал эрсдлээ удирдан аваа л гэж байгаа. Одоо та ингээд аюулгүй өстэй буюу комфорт зонд байнга байгаад байх юм бол таны амьдрал маш тогтвортой байна. Ямар ч айхайцгүй те эрсдэлгүй. Гэхдээ үнэндээ энэ бол зогсонгүй байдалд ороод байгаа шүү. Хүсэн хүлээжсэн амжилт, одоо таны хүсчээсэн өөрчлөлт, таныгийн өөрчлөлт зэрэг чинь, таны амжилт зэрэг чинь таны одоогийн байгаа энэ комфорт зоноос нь бүр гадаа жоохон зайтай хол байдаг гэдэг санаарай. Эрсдэл гаргаа гэж байгаа. Харин эрсдэл гэдэг чинь сохроор ингэж булгаанд нүдэ тагилж чад үсэж гарахыг хэлж байгаа зүйл биш. Эрсдлийг тооцоолоод удирдах сурах нь хамгийн зөв чанар байна. Одоо ингэ шүү дээ. Би алдаж магадгүй л. Гэхдээ мэдсээр үж нэг алхам урагшлах юм бол тэр мөчөөс эхлээд та ингэ шинэ юм сурах байхгүй. Тэр алдаан дээрээ эрсдэл дээрээ тулгуурлаад дараагийн алхамаа хийгээд. Тэгэхээр ер нь та ингэ бас бодоорой. Яг одоо өөрийнхөө энэ комфорт зонд аюулгүй байдалтай үлдэх юм бол дараагийн 5 жилийн таны амьдрал ямар байхаа гэж төсөөлөд үзтээ. Яг л нэг юм дэх гээд байгаа сте. Хэрвээ хариулт нь таныг догдлуулах байх юм бол танд шинэ эрсдэл хэрэгтэй гэсэн үг. Нэг үг гэдэг шүү дээ. Та ингэ тухгүй газар очиод тэрийг тухтай болох. Тэгээ тэндээсээ гараад дахиад тухгүй газар оч гэдэг. Энэ комфорт зоноос гарахыг хэлж байгаа. Тэгэхээр та ингэж өсөн дэвжиж одоо байгаагаас илүү дээр болохын тулд тухтай байдлаасаа гарах хэрэгтэй гэдгийг хэлээд байгаа. За 6 дугаар дадал бол тухайн мөчтөө анхаар гэж байгаа. Өнгөрсөнд одоо харамсаад ирээдүгөөс хитэх хайх бодлыг чинь хувааж одоо хүчийг нь тарамдуулдаг. Би бас нэг өмнөх видеон дээр хэлчихсэн. Тэрнтэй адилхан жишээ гарч ирж байна. Маргааш одоо ингэчэнтэй тэгчэнтэй би одоо ингэж алдандаа гэд гисээр байх юм бол одоо ихтэй зүйл орхитуулчдаг байхгүй да. Таны амьдрал чинь яг одоо энэ цаг мөчт болоод байгаа шүү дээ. Ирээдүйд болох зүйл чинь зөвхөн одоо өнөөдрийн таагаас хамаарж байгаа учраас өнөөдрийн хийх ёстой зүйлээ хийх хэрэгтэй байгаа юм аа. Тиймээс та одоо тархиндаа буюу өөртөө нэг асуултыг авчрахнаас тэр нь юу гэхээр би яг одоо юу хийж чадах юм бэ? Тэгэхээр энэ асуултаас үүдээ та одоо айлцаасаа ч юм уу эргэлзээнээсээ бод алхам руу шилжүүлээд яг одоо цагтаа төвлөрөөд өөрийнхөө сэтгэлийг тайвшруулад яг хийх ёстой юм хийнэ гэсэн үг. Одоо хийсэн юм чинь маргааш чинь тодорхойлох гэдэг байгаа шүү дээ. Тэгэхээр өнгөрсөн тарамсахгүй ирээдүг зовж шаналхгүй. Яг энд одоо урдах юм аа л одоо цагтаа төвлөрч хийх юм шүү дээ. Энийг анхаарч байгаа. 7 дугаар дадал. За энэ бол одоо зөвшөөрөх зарчмыг хэрэгжүүлнэ л гэж байгаа. Юу гэж нэхэр зарим зүйлсийг бид хичнээн хүсээд ч өөрчилж чадахгүй зүйл гэж байдаг. Бусдын бодол ч юм уу, өнгөрсөн үйл явдал ч юм уу те. Тэгээ эдгээртээ яах гэж дингүй ингээд тэмцээд явах тусам дотоод зөрчил чинь айгүй хийсэн. Дотоод сэтгэл зүйч чинь хямарна. Тэгэхээр үүнийг ингээд сайхан хүлээн зөвшөөрч гин шүү дээ. Ингээд хүлээн зөвшөөрнөд нь бууж өгөх явдал ерөөсөө биш шүү хүмүүсээ. Харин ухаалгаар ялгаж салах явдал байгаа. Би одоо өөрчилж чадахгүй зүйлдээ одоо ингээд сэтгэл санаагаараа зовоодох яах ямар хэрэгтэй байгаа тий. Өөрчилж чадахгүй юм чинь тэрийг хүлээн зөвшөөрч. Боломжтой бол эндээс холдчих гэдэг ч юм уу тий. Тэгэхээр энэ шиг зарим зүйлийг та ингээд хүлээн зөвшөөрч сурах нь дотоод амар амгалан төрөх хамгийн богино зам гэхэд болно. Одоо жоохон философчлог зүйл ярьчлаа. За ингээд сүүлийн үеийн 8 дугаар дадал нь юу вэ гэхээр өөрийнхөө л хий. Хүсч буй зүйлдээ зоригтой хий гэж байгаа. Бидний олон хүмүүс маань өөрийнхөө амьдралыг биш харин бусдын хүлээлтэнд амьдарч байдаг. Энэ хүмүүс юу гэх болоо намайг юу гэж хэлчих болоо би ингэсэн болоо тэгчин болоо энэс асуучих гэсээр гад хүнээс одоо зөвшөөрлөсөж байгаа юм уу яагаад байгаа юм. Тэгээд өөрийнхөө дотоод чимийг өөрийнхөө дотоод юу хүсэж байгаа юм ингээд дарангуулаад дууг болгочдөг байхгүй юу. Тэгэхээр нэгсэндээ та бусд таалагдах гэж амьдрах тусам өөрөөсөө ингэж өөрийнхөө дотоод мөн чанараасаа холдоод байна гэсэн үг шүү дээ. Тэгэхээр яг ингээд бодох нь жоохон төлөвлөж байгаа. Үгүй юу лээ. Энд чинь нэр миний хүсчихсэн миний амьдрал мөн үү? Яг би энийг хийхийг хүсэжсэн үү гэсэн асуулт яг өөр төр чинь гарч ирж байгаа. Тэгэхээр нэгсэндээ бусдын шүүмжлэх одоо юу гэдэг те зөвлөгөө та сонсч болно л. Тэндээс яг л авахгүй их хунаар хэрэгтэйг аваад хэрэггүйг хайж сурах хэрэгтэй. Бусдын шийдвэрийг заавал одоо дагаж шийдвэр гаргана гэсэн үг биш. Харин яг өөрийнхөө шийдвэрийг гаргана гэж байгаа. Туршаад үз, алдаад үз, сураад үз, дахин оролт. Тэгэхээр та эндээсээ энэ болох юм байна, энэ болохгүй юм. Бүх юм чинь ялгараад тодог гараад ирнэ. Тэгэхээр яг таны дотор өөрөө ч мөн чанарыг танаас илүү мэдэх хүн байхгүй шүү дээ. Хин нэгэн хажуунаас нь зөвлөх ямар ч тийм ээ. Тэр хүний зөвлөгөө таныг яг өөрийг шин мэдэж одоо ажиллахгүй шүү дээ. Тэгээд эцэст нь өөрийнхөө зоригтой алхам хий.
тэгжээж та жинхэнэ өөрчлөлийг мэдэрнэ шүү дээ. Энэ бол үнэхээр чухал. За ингээд 8 зарчмаа ярьж дууслаа. Эцэст нь одоо асуудлууд бол бидний амьдралд самсгүйгээр бий болохгүй гоц. Ихэнх нь бидний өдөр тутмын бодол, сонголт дадлаас уран гардаг гэдгийг та хүмүүс ойлгосон баха. Тэгэхээр асуудлууд одоо зуршлыг бий болгодог. Тэр зурс чинь таны амьдралыг шийдэх гэдэг шүү дээ. Тэгэхээр одоо ингээд товч замыг бити хайгаарай, хөгжих боломжоо өөрөөсөө бүү хайгаарай, тайлбар биш хариуцлагыг сонгоод айцаасаа тойрч дундуур нь яг зүтгээд гараад эрсдлийг одоо удирдаа тухтай байдлаасаа гараад тий одоо цагтаа төвлөрөө өөрчилж чадахгүйгаа хүлээн зөвшөөр. Яг ийм миний ярьсан 8 дадлыг би базаад хэллээ шүү дээ. Тэгэхээр өнөөдөр та ганцхан дадлыг сонгож эхлүүлэх ёстой бол энэ дэдээс аль нэг нь танд тохирох байхаа гэж бодож байна. Нэг жижигхэн алхамч гэсэн хийгээл аль нэг нь эхлүүлчих. Тэгээд тэр алхамч нь маргаашийн амьдрал улмаар одоо ирэх жилүүдийг чинь өөрчилж чадна шүү. Нэгсэндээ таны амьдрал тулгарч байгаа ихэнх асуудал чинь таныг зогсоох ус харин илүү хүчтэй, илүү ухамсартай, илүү бие даасан хүн болохоор ирсэн байгаа шүү дээ. Асуудал саад бишээ тэгээд ойлгочих. Зөв дадлыг айж амжгаар хэрэглүүлэх юм бол тэр бол таны дараагийн шатны өсөн дэвжих хаалга юм шүү дээ. За ингээд энэ талаар та санал нэгдэж гэнэ үү, нэгдэхгүй нэ өөрт ямар асуудал одоо тулгарчсан тэр талаараас комментс бичээрэй. Мөн subscribe дараа бүү мартаарай. Дараагийн одоо илүү гоё сэдвээр ярилцсан шүү. Тун утга хүлээж гараа.